Мутантууд Marvel ертөнцид хамгийн чухал байр суурийг эзэлдэг нөлөө бүхий дөрүүд. Тэд энгийн хүмүүсээс ялгаатай нь 23 дахь хромосом дээрээ X генийг авснаар мутацид орж төрөл бүрийн чадвартай болсон. Энгийнээр бол сайжруулсан геном тэдэнд супер хүч өгдөг. Гэвч дэлхийн дийлэнх болсон хүмүүс мутантуудыг гадуурхах эсвэл мутантууд хоорондоо үзэл санааны зөрчил гэх мэт зүйлсээс X хүмүүсийн үндсэн үйл явдлууд өрнөдөг. Тэгвэл мутантуудыг харагдах байдал болон хүчний зөрүүнээс шалтгаалж левел буюу олон өөр төвшөнд ангилдаг. Хамгийн анх 1986 онд зохиолч Chris Claremont Uncanny X-Men 208 дахь бүлэг дээр класс Omega гэх нэршлиг гаргасан ч ердөө л хүчний төвшнгөөр ангилсан ерөнхий нэршилтүүдий байсан. Үүнээс хойш энэхүү нэршил дурдгацаар байсан ч 2001 онд X-Men Forever comic дээр хязгааргүй их потенциалтай мутантуудыг Professor X Omega түвшний мутант гэж тайлбарласан байдаг. Үүнээс хойш зохиолчид Omega түвшний мутант гэх нэрээр ер нь лэвгүй нөхөр шүү гэх ойлголтыг өгч эхэлсэн. За тэгээд зохиолчид үүнээс үүдэж мутантуудыг Omega-тай адил Grey үсгээр өөр төвшөнд ангилж эхэлсэн. Ер нь бол тулаанд хэр ашигтай, чадвар нь хэр хологжиж чадхаас хамааран эдгээр төвшөнд ангилдаг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ мутантуудын төвшинг доороос нь эхлээд тайлбарлацгаая. Хэрвээ танах гэртээ Innovation ашигладаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Unitel app шинжлэгдэж гэрийнхээ интернетийг бүрэн хянах боломжтой болжээ. Та бүхний харж байгаачлан үлдэгдэл дата, үзэх боломжтой киноны тоо, төлбөрөө хянахаас гадна гэрийнхээ Wi-Fi-д холбогдсон төхөөрөмжүүдийг харах, танихгүй төхөөрөмж байвал хасах, зочин зориулсан төр зүрийн Wi-Fi үүсгэх гээд олон төрлийн үйлчилгээтэй. Бүр хүссэн газраас app ашиглан интернет төхөөрөмжөө унтрааж асаах боломжтой. За тэгээд Innovation ашигладаг бол Unitel app-а татаад гэрийнхээ интернетийг бүрэн хянаарай. Эпсилон түвшний мутантуудыг шууд хараад таних боломжтой. Царай зүс, биеийн хэлбэр нь харагдах байдлаас мутацид орж, заримдаа бүр аим шиг төрхтэй мангас болтлоо хуурсан байдаг. Мэдээж тэд бол энгийн хүмүүс, нийгэм донд хамгийн их гадуурхагддаг мутантууд. Гэвч эпсилон түвшний мутантууд гаднах төрх нь аимшигтайч, ихэвчлэн дайралт, эсвэл хамгаалтын чадвар муутай байдаг. Өөрөөр хэлбэл тэдний хүч тулаанд тэмч ашигтай биш гэсэн үг. Нэг бол зүгээр л гаднах төрхөөрөө мутацид орсон, эсвэл супер хүч нь хинт ч хэрэггүй гэж үздэг. Жишээ нь биеийнхэн 40-60% нүд болсон iBoy. Дэлхийн нийт хүн амын 17% нь байдаг трипофобиатай хүмүүс бол түүнийг хараад шууд сэжигнэ хүрэх үз. Тэрхүү нүдэрээ 360 харагч тулаанд тэмч ашигтай чадвар биш. Харин ч эсэргээрээ сул тал болох боломжтой. Түүнтэй адил Quire хүзүүгээ төрсэн амтай бөгөөд 360 чанга ярихаас өөр ичидгүй. Биеэ цааш шиг нэмгэн болох Tommy, хин нэгний биеийг өөртөө нэгтгэх Meme. Заан шиг сарл арьстайж түүнийгээ дээд тал нь 6 инчээр сунгаж хэлбэрийг нөөцлөх боломжтой Skin. Тэр чигтээ шуун төрхтэй Big. Арьс махны оронд амьд ваксаас бүрдэж яс болон дотор эрэхтэн нэвт харагдах Glob гэх мэт дөрүүд багтана. Glob бол ваксан бие шатах зүгээр л амьд бамбар. Бодоод үзэлтэй. Алдартай мутантуудтай X гентэй төрсөн ч ямар ч ашиггүй хүч чадал нэмээд аимшигтай төрхтэй болж насан туршдаа нийгэмд гадуурхагдан амьдрна гэдэг гонигтай. Дельта түвшний мутантуудад эпсилонтой адил тэмч ашигтай хүч чадал байдаггүй. Гэхдээ тэдэнтэй харьцуулахад арай илүү хүнлэг төрхтэй нь давуу тал болдог. Гэвч хүч чадлын хувьд тодорхой хэмжээнд ашигтайч байх боломжтой. Үүний хамгийн том жишээ бол бидний сайн мэдэх Domino. What's your shtick? I'm lucky. That's not a superpower. Yeah, it is. No, it isn't. Yes, it is. No, it isn't. Yeah, it is. No, it isn't. It is. No, it isn't. Yeah, it is. It really isn't. No, it isn't. Yes, it is. Told you. Дельта мутантууд доминотой адил өөрт ашигтай боломжийг үүсгэх, аливаа зүйлийг таамаглах, эсвэл илүү оюуны чадвартай байдаг. Тэмч учраас тулаанд гэхээсээ илүү тэрхүү чадварыг ашиглаж буй хүнд давуу талыг үүсгдэг. Эсвэл тухайн мутант өөрөө хэр сайн бэлтгэгдснээс хамаарч тулаанд хэрэгтэй байх боломжтой. Сая хэлсэнчлэн ямагт хүнд байдлаас гарч өөртөө ашигтай байдлыг үүсгэдэг азтай домино. Гоц ухаанд доктор Nemesis, хатуу зүйлийг нэвт гаргах Cypher гэх мэт дөрүүд багтана. Харин гамма түвшний мутантууд маш хүчирхэг. Ер нь бол бараг л дээр байх бета, альфа түвшинтэй хүчний хувьд ойролцоо. Гэвч тэднийг гамма болгож буй зүйл эпсилон түвшинтэй адил гаднах байдлаараа мутацид орсон байдал. Өөрөөр тэд нийгмийн ялуулан гадуурхалтаас зугтах боломжгүй гэсэн үг. Гэхдээ эпсилонтой харьцуулахад бүр ч яг аим шиг төрхтэй байх нь ховор. Арсны өнгөн өөр, хурц савар соёо гэх мэт жижиг мутацууд орсон байдаг. Жишээ нь Nightcrawler. X хүмүүсийн хамгийн чухал чадвартай мутантуудын нэг. Түүний чадвар, тэрхүү чадвар ашиглаж буй нь гарцаагүй бета эсвэл альфа түвшинд очино.
Гэвч түүний хөх өнгөтэй чөтгөршиг төрхөн гамма түвшинд ангилахад хүрэгдэг. Яг үүнтэй адил Sabertooth. I know you. Holy shit. Sabretooth. Эсрэг дүргэж явдагч гардан тулаанд дайсантайгаа нүр тулахдаа хамгийн хүчрхэг байж чаддаг. Гэвч түүний хурц соёо, хурц хумс нь түүнийг мөн л гамма түвшинд харьяалдаг. Үүнээс гадна гамма түвшинд ясаа ургуулж түүнийгээ зэвсэг болгох Marrow. Хүссэн үнийхэн дүр төвөрөх Mystique. Perfection. Бүдүүн биетэй асар их хүч чадалтай Blob. Did you just call me Blob? No, but X хүмүүсийн хамгийн урт тулдах Beastner багтана. Бета түвшин гамматай харьцуулахад гадна төрхөөрөө мутацид орсон нь арай бага. Гэвч хүчээ ашиглах үед хинч харсан мутант гэж мэдхээр. Харин хүч чадлын хувьд альфатай ижил гэж үздэг. Хамгийн тод жишээ бол мэдээж Wolverine. oh. Whiskey dick of the claws. It's quite common in Wolverines over 40. You don't want this. Хурц эртээ савраас гадна супер хүч, өөрийгөө эдгэх чадвар нь тулаанд альфа түвшинтэй зэрэгцэн очдог. Энэхүү түвшинд багтах өөр нэгэн бидний сайн мэдэх төр бол мэдээж Gambit. Уг нь бол Gambit бүрэн хүчээ ашиглавал Omega түвшнэгч гэж үздэг. Гэвч Mr. Sinister-с болж Gambit бүрэн хүчээ гаргах боломжгүй болсон. Black Panther Wakanda Forever дээр анх дэлгэцэн аймалсан Namor. Хурдан гүйх чадвартай Quicksilver-ч бета түвшинд хамаардаг. Мэдээж мутантуудын түвшин ахих боломжтой. Жишээлбэл Angel гамма түвшинд хамаардаг байсан ч эхний ээлжин тэрээр далавчаа илүү сайн удирдах суран нэмэлтээр Apocalypse-ийн хүчээр Archangel болон хувирснаар хүчирхэг бета болон хувирсан. Тэгвэл альфа түвшинд хамаарах мутантууд маш олон. Тэр дундаа бидний хамгийн сайн мэдэх дүрүүд альфа түвшинд багтдаг. Альфа түвшинг ерөнхийдөө мутантуудын хүч чадлын дээд хязгаар гэж үздэг. Мэдээж телепат чадвараараа хамгийн дээд хязгаар төрсэн Professor X, сүйтгэх чадвар хамгийн өндөр Cyclops, өөрийн биеэ ямар ч төлөв түргэн хувиргах Darwin, юугч бүтээх боломжтой Forge, телепорт хийх чадвартайч хүчирхэг шидтэн Magic гээд дурдаад байвал дуусахгүй. Өмнө нь дурдсанчлан бетагаас альфа руу түвшин агсан мутантууд бий. Үүний хамгийн том жишээ бол Rogue. Тэрээр анх хүчээ бүрэн удирдах чадахгүй, түүний хүч чадал амьдралд нь ихээр нөлөөлдөг байсан. Гэвч X-Men нэгдэж хүчээ илүү удирдах сурснаар альфа түвшний хүчирхэг мутант болж чадсан. Өөр дурдаагүй альфа мутантууд гэвэл Bishop, Sync, Sunfire гэх мэт олон алдартай дүрүүд альфа түвшний мутант гэж явдаг. Мутантуудын хүчний дээд хязгаар нь альфа юм бол тэрхүү хязгаарыг давсан, бүр хязгааргүй их потенциалтай гэж үздэг түвшин бол мэдээж Omega. Энэхүү түвшинг сонсоогүй, мэдэхгүй комик болон кино сонирхогч гэж үгүй. Marvel ертөнцид хамгийн хүчирхэг гэж тооцогддог мутантууд энэхүү түвшинд хариалагддаг. Үүнд мөнх нас, орон зай, цаг хугацаа, энергийг манипуляц хийж хүснээрээ удирдах, оюуны өндөр чадвар, алсаас удирдах, бодит ертөнцийн хил хязгаарыг давсан хүчүүд ихэвчлэн багтдаг. Өөрөөр дээд хязгаарыг тогтооход хэцүү гэхүү дээ. Marvel Comics-ийн зүгээс албан ёсоор энэхүү түвшинд хариалагддаг. Мөн одоогор мэдэгдэж буй 14 мутантыг нэрлсэн байдаг. Бодит байдлыг хүснээр удирдах Monarch, ертөнцийг юучгүй хөлдөж чадах Iceman, амьд биетийг хүснээр удирдах Elixir, телепатийн хязгаарыг давсан Jean Grey буюу Marvel Girl, хязгааргүй хөвгөн болон тус бүрийн хүч чадалтай Legion, бидний хамгийн сайн мэдэх Magneto, Storm, Proteus, Mr. M, Exodus, Kid Omega, Powerhouse, Vulcan, Hope гэх мэт дүрүүд багтана. Энэхүү чагсаалтанд ороогүйч албан бусаар Omega түвшинд багтах Cassandra Nova болон Apocalypse-тай хамааралтай хэд хэдэн дүрүүд бас бий. За тэгээд дүр бүрийг нь дэлгэрэнгүй тайлбарлана гэвэл нэг бичлэгэнд багтахгүй. Тийм болохоор Omega түвшний мутантуудаар илүү дэлгэрэнгүй бичлэг үзэхийг хүсвэл сэтгэлдээ үлдээгээрэй. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.